За галзуу кино сувагтай тавтай морил. Энэ удаад бидний онцолж байгаа галзуу кино бол 2018 онд гарч байсан Den of Thieves. Өмнө нь улаан алмаазны хэрэг гэдэг нэрээр энэ киноны 2 дугаар ангийн ярьсан шүү дээ. Тэгж байхдаа боломж олдвол энэ киноны 1 дугаар ангийн яриад өгье гэж хэлсэн баха. Тэрнийхээ дагуу 1 дугаар ангийн ярьж өгөхөөр шийдлээ. За тэгэд манайхан дарддаг юмнуудаа дараад үзэхээ мартав. Нэрээ энэхүү киног ярьж өгөх боломж олгосон Quizlab-ийн хамт олондоо баярлалаа. Хамт олон найз нөхдөөрөө галзуу мэдрэмжийг боддоор мэдрэмээр байвал Quizlab-ыг зориорой. Description хэсгээс дэлгэрэнгүй мэдээлэл аваарай манайхан. За тэгээд кино тайлбартаа орцгоё. За цагаараа болсон хойно нэг хоёглсан машин кофе шопын гадаа ирээд зогсож байгаагаар кино эхэлнэ. Хамгаалалтын ажилтнууд заншсан ёсоор кофе шопоос ойр зур юм аваад хөдлөх гэтэл зэвсгэлсэн дээрэмчд гинэд гарч ирээд тэдэнд буу тулгаж авч явсан юмыг нь дээрэмдэх гэж оролдоно. Хамгаалалтын ажилтнууд ч мөчөөгөө өгсөнгүй тэдний эсрэг тэмцэх гэж оролдсон боловч харамсалтай нь зэвсгэлсэн дээрэмчд маш сайн бэлтгэлтэй байсан учраас тэдэнд ямар ч боломж байсангүй. Ингээд дээрэмчтэй хөдлөх гэж байтал гинэд цагдаагийн дохиод дуугарч машинта цагдаа нар гэмт хэргийн газарт яаран хурж ирснээр байдал бүр хурцтлаа. Дээрэмчид шууд л цагдаа нар руу галнаж эхэлсэнд богино хугацаанд ширүүн буудалцсан болж хэд хэдэн цагдаа амиа алдсан бол дээрэмчдээс нэг нь буудуулан амиа алддаг. Дээрэмчид цагдаагийн нэмэлт хүч ирэхээс өмнө амжиж зогтохоор яарч дээрэмдэж авсан машиндаа суугаад яаран явцгаасан боловч энэ ажиллагаа тэдний бодож байснаас хамаагүй эмх замбараагүй болсонд бүгд ууртай байна. Явсаар мөнх дээрэмчид бүлэглэлийнхээ нууц байранд ирсэнд бүлэглэлийн толгойлогч Ray Merriman багийнхнаа цуглуулад шаардлагагүй өвмэн дэгдээсэн Bosco Donny хоёрыг толгой төрөөгүй загнаж эхэлнэ. Харин Ray-ийн баруун гарын ихтгэл нөхөр болох Levi тэр бүхнийг чимээгүйхэн ажиглаж байлаа. Тэдний энэ удаагийн ажиллагаа эмх замбараагүй болсноос гадна цагдаа нартай буудалцаж хэдэх анхаарал татсанд Ray туйлын бухимдалтай байдаг. Ингээд Ray маргааш өглөө нь хэргийн газар руу сэмхэн очоод цагдаагийн ямар нэгж тэдний энэ хэргийг хариуцаж авсныг олж мэдэх даалгаврыг Bosco-д өгдөг. Тэдэнд ямар нэг гинтийн асуудал хэрэггүй учраас энэ мөчөөс цааш алхам тутмаа нарийн тооцоолж байхыг Ray багийнханда хатуу сануулдаг. Энэ үеэр шүнжин цэнгэний газарт наригсан цагдаагийн мөрдөгч Nick O'Brien өөрөөр гэртээ ирээд цонхороо шурган ороод чимээ гаргахгүй хичээн гал тавгааныхоо өрөөнд уух юм хайж явлаа. Гэвч хүйтэн сүү залгилж зогссон Nick тэр эхнэр Debbie-н ороод ирнэ. Debbie Nick-ийг найзуудтайгаа наригсанд биш харин шүнийн цэнгэний газрын тайчигч бүсгүйчүүдтэй ороод сулцсанд нь маш их ууртай байлаа. Nick-ийн утсанд ирсэн мессежүүдийг харсан Debbie хэсгэл алдаж Nick-ийг хамаг байдгаараа харааж зүвхэд хувцас хунраа аваад 2 охиноо дагуулад гэрээсээ явахаар болно. Nick Debbie-г тайвшруулах гэж байдгаараа л хичээсэн ч бүх зүйл нэгэнд оройджээ. Эхнэр нь огтоо аваад машинд сууж ихчийн рүүгээ явхад Nick хувийн амьдрал нь дээсэн дөрөөн дээр дэнжигэн жуугааг мэдэрч сэтгэлээр ихэд ундаг. Гэвч ажилдаа бүхнээ зориулдаг Nick удалгүй хэргийн газар руу дуудагдж очно. Тэрээр цагдаагийн газрын мөрдөгчдийн элит багийг удирддаг шилдэг ширип байлаа. Ингээд тэдний баг урд шөнийн дээрэн болсон газарт цуглж тус тусынхаа дүгнэлтийг хийцгэн. Гэвч тэднийг бүгдийг нь нэг зүйл гайхшруулж байлаа. Учир нь дээрэмчдийн булан авч явсан бүхээгтэй машины ачаанд юу ч байгаагүй хоосон байж. Хэдийгээр тэр машин мөнгө тээвэрлэх зориулалттай байсан ч гэмт хэрэг гарах үед машинд ямар ч мөнгө байсангүй. Тэгээд тэд нэр очиж хоосон машин дээрэмчихсэн хэрэггүй. Тийм ээ, тэгж л таарлаа. Nick багийнхан ихэд гайхаж энэний цаана ямар шалтгаан байгааг таамаглах гэж хичээж байлаа. Харин энэ үеэр Ray тэднээс нэг алхмын урд явж байдаг. Тэрээр өөрсдийнх нь хэргийг Nick O'Brien гэгч шилдэг мөрдөгч хариуцаж авсан болохыг олж мэдснээс гадна Nick-ийг аль хэдийн судалж эхэлсэн байлаа. Гэтэл Nick зүгээр нэг шилдэг мөрдөгч биш. Ray-тэй өмнө нь зам огтлолцож байсан хуучны өстөн нь байж таардаг. Ингээд 2 шилдэг баг бие биенээ нухчинд арахаар дор бүрнээ бэлтгэж эхэлнэ. Цагдаагийн газарт Nick болон тэрний багийнхан өрөөндөө цуглаад энэ удаагийн дээрэмтэй холбоотой олон жижиг учгуудыг хооронд нь холбох гэж хичээцгэн. Тэдэнд тулгараад байсан хамгийн том асуулт бол хоосон машин дээрэмдэхийн тулд ийм их зардал гаргаж цагдаагийн амьд хүрэхтэй тулсан нь ямар учиртай юм бол гэсэн асуулт байлаа. Гэвч мөрдөгчдийн нэг нь Ray Merriman гэх нэрийг хэлэхэд тэд бүгд чимээгүй болно. Ray саяхан шоронгоос суллагдсан тухай мэдээд тэдэнд ирсэн байлаа. Ray бол эр зөрөгтэй дайчин шийдэмгийгээс гадна онцгой арга зайлтай нэгэн гэдгээрээ зартай нэгэн байдаг.
Ийм шийдэмгий алхам хийж чадах хүмүүсийн нэг бол Рэй гэдгийг тэд бүгд сайн мэдэж байсан учраас цаашид Рэйийн алхам тутмыг сайтар ажиглаж байхаар тохирцгоно. Никийн сэжүүр тэрнийг нэг жижигхэн баар руу хөдлөнө. Тэр бааранд Донни бартендер хийдэг байлаа. Донниг Рэйийн хамсаатан гэдэгт итгэлтэй байсан Ник гэмгүй царайлж Доннитой яриа өдөж ойр зургийг ярилцаж суулаа. Ингээд Ник тохиромжтой цагийг хүлээж угаад Донниг ажлаа торж машиндаа суумагцсан явж очиод ганцхан зохиж ухаан алдуулаад өөрсдийнхөө нууц байранд авчирч байцааж эхэлдэг. Ник болон тэрний залуус Донниг байцаахтаа янз бүрээр сүрдүүлж тэр бүхэл хүч хэрглэж эхэлсэн учраас Донни арга буюу Рэйийн зохион байгуулсан ажиллагаанд жолоочоор оролцсон гэдгийг хүлээдэг. Тэрээр маш сайн жолооддог учраас Рэй өөрийг нь саяхан багтаа элсүүлсэн гэдгийг хэлээд Рэйийн том төлөвлөгөө чухам юу болох талаар юу ч мэдэхгүй гэж учирладаг. Хэдийгээр Доннигийн хариултууд хангалтгүй байсан ч Ник болон тэрний залуус дээрх хэргийн цаана Рэй болон тэрний залуус байгаа гэдгийг мэдэж авсан учраас сэтгэл хангалуун байлаа. Маргааш нь Рэй багийнхандаа өөрийн заримг төлөвлөгөөг ээлжилдэг. Тэрний гол байн холбооны нөөцийн банк байлаа. Холбооны нөөцийн банк дотор устгалд оруулах зорилготой ямар ч тэмдэг тавиагүй $30 сая байгаа гэдгийг тэр мэдэж байдаг. Тэрний зорилго бол $30 сая устгалд орохоос өмнө хулгайлах явдал. Энэ бол урд хожид байгаагүй хамгийн том хулгайн хэрэг байдаг. Учир нь өмнө нь хинж хизээж холбооны нөөцийн банкийг ухаж байгаагүй юм байна. Тиймээс тэдний алхам бүр урдаас нарийн өвчлөн тооцоолсон байх ёстой байлаа. Учир нь тэдэнд алдаа гаргах ямар ч эрх байхгүй. Ингээд чухал мэдээлэл цуглуулах зорилгоор Рэй Донниг холбооны нөөцийн банк руу тусгай даалгаварт явуулдаг. Донни ч хятад хоол хүргэгчийн дүрээр холбооны нөөцийн банк руу яваад орчихно. За тэгээд Донни хамгаалтын шалганыг амжилттай даваад банк дотор явсаар хоол захиалсан банкны ажилтнуудад хоолоо хүргэж өгнө. Гэхдээ Донни банк руу 2 тортой хоол барьж орсон байлаа. Тэрээр нэгийг нь захиалсан хүмүүст нөгөөд нөгөөг нь эрэгтэйчүүдийн 0 дотор нууцчих. Энэхүү даалгаврын амжилттай биелүүлсэн Донни Рэй дээр буцаж ирээд олж мэдсэн бүхнээ тэрэнд нэгэнгүй хэлж өгдөг. Аимшиг адал явдал гэх мэт ямар нэг зохиолоор найз нөхөд хамт олноороо оргож зүгтэх даалгавар биелүүлж хурц ухаан авхаал цамбаа шаардсан нөхцөл галзуу мэдрэмжийг авахыг хүсвэл Quest Lab-ыг зориорой. Quest Lab. Үдээс хойш Рэй болон тэрний залуус Ливайын гэрт цугларчээ. Энэ үеэр Ливайын охин төгсөлтийн үдшилтэд явахаар бэлтгэж байдаг. Охиныг үдшилтэд дагуулж явахаар ирсэн хүү ихэд сандарч байгаа нь илхэн байлаа. Ливай ч нөгөө хүүтэй хурдхан үг солиотхыг гэж хэлээд бэлтгэлийнхээ өрөөнд дагуулад орж ирсэнд тэнд нь Рэй болон тэрний залуус хүлээж байна. Тэгээд Ливай охиныг нь гомдоох ямар нэг зүйл хийх юм бол үр дагавар нь төсөөлөх аргагүй аимшигтай байх болно шүү гэж сүрдүүлээд охиныг нь эртхэн авчрахыг тушаагаад явуулдаг. Айд сандарсан хүүг гарч явах үед Ливай болон тэрний найзууд хөгжилтэй наргагүй инээлтсээр үлдэцгэн. Харин нөгөө талд Никийн хувийн амьдрал улам бүрд ордож байлаа. Учир нь эхнэрийнх нь өмгөөлөгч Никийн ажил дээр ирээд эхнэр нь гэр бүлээ цуцлуулах хүсэлтэй байгааг дамжуулан хэлдэг. Гэр бүл нь нүдэн дээр нь нуран унж байгааг мэдэрсэн Ник маш хүнд цохилтод орно. Оройн Ник нэг ресторанд Рэй болон тэрний залуустай таардаг. Ник шууд тэдэн дээр явж очиод Доннитой яриа өдөж бас өмнө нь Рэйтэй хөл бөмбөг тоглож байснаас сансан гэдгээ тэдэнд хэлнэ. Рэй болон тэрний залуус Никийг мөрдөгч төдийгүй. Тэдний хэргийг дааж авсан байцаагч гэдгийг сайн мэдэж байлаа. Эвгүй байдалд орсон Донни ч бие барьж юу ч болоогүй юм шиг жүжиглэх гэж хичээнэ. Харин Донниг Никтэй уулзсан болохыг Рэй анзаарчээ. Тэндээс гарч явсан Ник шууд л эхнэрийнхээ эгчинд очлоо. Никийн сэтгэл нилээд хямарчээ. Гэр бүлээ хоёр охиноо алдахтай тулсан Никийн сэтгэл санаа таг түрэг байлаа. Гэтэл гайвуулж эхнэр нь эгчтэйг, эгчийнхээ нөхөртэй бас нэг залуутай цуг байж таардаг. Никийг ингээд гинэт хүрээд ирсэнд нь бүгд тулгамднаа. Энийг нь харж сэтгэл нь хямарсан Ник нөгөө залууг нь баг зэрэг дарамтлах гэж оролдсон ч эцэст нь бие барьж хямарсандаа шууд л гэр бүлээ цуцлуулах өргөдөлд нь гарын үсэг зурж өргөдөг. Хэдийгээр тэр гэр бүлээ цуцлуулахыг хүсэхгүй байсан ч өөр арга байсангүй. Энэ үеэр Рэй нууц байранда багийнхнаа цуглуулад Донниг байцааж эхэлнэ. Тэрээр Доннигийн духанд буу тулгаад Никтэй уулзсан эсхийг асууж Никд ямар нэг нууц задлсан эсхийг байцааж байлаа.
Донны хэдийгээр маш их хайж сандарсан ч Никтэй уулзсан гэдгээ хүлээж. Гэхдээ тэрэнд ямар ч мэдээлэл өгөөгүй гэдгээ батлан хэлдэг. Гэтэл Рэй гинэд тайвширч Доныг Никтэй холбоо барьж ажиллагаа ирэх баасан гарагт болно гэдгийг дамжуулж хэл гэж тушаадаг. Маргааш нь Доны Никийн байгаа газарт явж очиод төлөвлөсөн ажиллагаа нь ирэх баасан гарагт болох гэж байгааг хэллээ. Ингээд хоёр баг хоёр талд дор бүрнээ бэлтгэлээ базааж эхэлцгэн. Баасан гараг болоход Рэйн багийнхан хотын захын нэгэн жижигхэн банк руу дайран орцгож тэнд байсан бүх хүмүүсийг барьцаанд авлаа. Харин тэдний гадаа Ник болон тэрний элит багийнхан айл хэдийн ирчихсэн байдаг. Рэй болон тэрний багийнхан ийм жижигхэн зүйл хийхгүй гэдгийг мэдэж байсан Ник банкны гадаа төвчээртэйгээр хүлээнэ. Энэ үеэр дүүргийн цагдаагийн дарга руу тус банкны менежер утасдаж Рэй тэднээс хэд хэдэн зүйлийг тулгын шаардаж байгааг дамжуулан хэлдэг. Тэдний шаардлагыг биелүүлэхгүй бол барьцааны хүмүүсийг нэг нэгээр нь буудаж эхлэх болно гэдгээ Рэй хэлээд үгээ батлахын тулд багийнхаа нэг гишүүнд барьцааны хүмүүсээс нэгийг авч арын өрөөнд оруулаад буудахыг тушаалаа. Ингээд буундуу тас хийхтэй зэрэгцээд Рэй банкны менежерээр дамжуулан их хэмжээний мөнгө болон тэндээс зугдах нисдэг тэрэг шаардаж байгаагаа цагдаа нарт хэлдэг. Харин гадаа Ник байдал нэг л сэжигтэй байгааг мэдэрч байлаа. Учир нь Рэй ийм болох ажиллах хүн биш гэдгийг тэр сайн мэднэ. Чи ямар новшоос хідээд байна, Мэри Мэн? Гэтэл хэсэг хугацааны дараа байшин дотор дэлбэрэлт болж байшин бүхэлдээ дөргөн цонхнууд нь хаг усрахад байдал улам дордох гэж байгааг Ник гадралжээ. Тэгээд тэр шууд банк руу явж очиход дээрэмчид банкны шаланд нөх гаргаад тэр нөхөөрөө дамжин тэндээс айл хэдийн явчихсан байлаа. Хачирхалтай нь түрүүнд буудуулж амиа алдсан гэж бодож байсан эмэгтэй амьд байдаг. Энэ үеэр банкны ажилтны хувцас өмссөн Рэй Ливай хоёр хулгайлсан машина унаад холбооны нөөцийн банк руу очсон байдаг. Тэдний төлөвлөгөө хэрэгжиж эхэлсэн байлаа. Рэй хуучирч муудсан солиулах шаардлагатай мөнгийг банк руу хөргөж өгч байгаа банкны ажилтны дүрээр холбооны нөөцийн банк руу нэвтэрсэн нь тэр байж. Тусгай хамгаалттай бүсэд устгалд оруулах мөнгийг шалгаж байх зуур Боско алсын занаас банкны тогийг тасалсан учраас мөнгийг шалгах ажиллагаа төр зур сааджээ. Энэ үеэр Донны мөнгөтэй хайрцаг дотроос сэмхэн гарч ирээд устгалд оруулахаар бэлтгэсэн мөнгийг яаралтай хогийн ууданд ууталж эхэлнэ. Тэрээр ууталж дууссан мөнгнүүдээ устгалд оруулсан мөнгөний хогийг тээвэрлэх хайрцаг руу шидчихэд агаар жуулагчаар дамжин явсаар эрэгтэйчүүдийн нойлын өрөөнд орж ирдэг. Тэрээр агаар жуулалтын хоолой дотор хэд хоногийн өмнө үлдээсэн байсан хятад хоолой авч хоолдгүйгчийн дүрээр банкны ажилтнуудад хүргэж өгöd банкнаас бушуухан шиг гарч явлаа. Хэд хонж муудсан хоолыг амталсан банкны ажилтнууд Доныг зогсоохыг хамгаалтын ажилтнуудад сануулсан ч Доны айл хэдийн тэндээс гараад явчихсан. Гэтэл гудамжинд явсан Доныг Ник болон тэрний багийнхан гинэд барьж аваад Рэй болон тэрний залуус хаашаа явж байгааг хэлхийг шаардсан нэвширтэл нь зодож эхэлнэ. Даалгавраа амжилттай биелүүлсэн Рэй Ливай хоёр ч банкнаас гарч урдаас товлсон цэгэрүүгээ явцгаалаа. Ник болон тэрний багийнхан тэдний халуун мөрөөр орсон гэдгийг тэд одоохондоо мэдэхгүй. Гэвч удалгүй Доныг цагдаа нарт баригдсан тухай мэдээд яаравчлан зугтаасан боловч удалгүй замын төгжрөлд орж орхино. Тэднийг холоос дагаж явсан Никийн багийнхан ч буу зэвсгээ бэлдэж тэдний хойноос мөшгцгөн. Ингээд төгжрөл донд хоёр тал халз тулгарч ширүүн буудалцны эцэст Рэй Боско Ливай 3 хүчин мөхөсдөж аажмаар ухарч эхэлнэ. Гэвч удалгүй Боско Ливай 2 суманд оногдсон амиа алдацгаалаа. Харин ганцаараа үлдсэн Рэй зугтсаар Ник Рэйг шил даран хөөсөөр шархтуулсан ч Рэй бууж өгөлгүй тулалдсаар. Ингээд хэсэг буудалцсны эцэст Ник Рэйг буудаж унагдаг. Дараа Ник тэрний машин дээр ирээд багажийг нь шалгасан ч тэнд зөвхөн устгалд орсон мөнгө бүхий уутнууд байдаг. Рэйг яагаад устгалд орсон мөнгөний төлөө ингэж өвхөн хатан тулалдасныг Ник ойлгохгүй байлаа. Ингээд Никийг машин дээрээ ирэхэд гавтай үлдсэн байсан Доны тэндээс айл хэдийн зугтаачгаж. Дараа Ник Доныгийн ажиллаж байсан бааранд сууж байхдаа тэрнийг Рэйн багт сүулдэлсэн биш. Тэдэнтэй эртний танилуд байсныг нь хамтдаа авахулсан зургаас нь олж мэднэ. Ингээд өнгөрсөн бүх хугацаанд Доны өөрийг нь хуурч байсныг Ник ухаардаг. Тэгэхээр үнэн хэрэгтээ Рэй багийн ахлагч биш, харин Доны ахлагч нь байж. Тэрээр шоронгоос дөнгөж гарсан Рэйг багтаа илсүүлээд тэрний найзууд болох Ливай Боско нарыг татан оролцуулж. Ингэхдээ энэ ажиллагааг ахлах саналыг Рэйд тавьсан байж. Тэрээр жинхэнэ мөнгийг устгалд орсон мөнгөтэй сэмхэн солих ажлыг зохион байгуулад өөрөө жинхэнэ мөнгөтэй зугтчихж. Энэ бүхнийг Ник ойлгож ядаж байх зур Доны аль хэдийн Лондонд ирчихсэн жинхэнэ багийнхантайгаа нийлээд ялалтаа тэмдэглэж байлаа. Доны Лондонгийн нэгэн бааранд бартендер хийх болсон байж.
Гэтэл тэрэн дээр эсрэг талын байшинд ажилладаг нэг залуу хурж ирдэг. Донни тэрнээс алмазны дэлгүүрт ажилладаг эсхийг асуухад цаадхан ч тийм гэдгээ хэлнэ. Ингээд мань Донни инээмсэглэж тэр залууг уух юмар дайлснаар кино маань конец фильм. За энэ хүрээд галзуу киноны тайлбар маань дуусч байна. Манайханд кино тайлбар маань таалагдсан гэж найдаа. Энэхүү киног та нарт ярих боломж олгосон Quizlab-ийн хамт олондоо баярлалаа. Манайхан хамт олон найз нөхдөөрөө галзуу мэдрэмжийг бодитоор мэдэрмээр байвал Quizlab-ыг зориорой. Description хэсгээс Instagram, Facebook-аар нөрөөд илүү мэдээлэл аваарай. За тэгэхээр манайхаа дарддаг юмнуудаа дараад дараагийн галзуу киногоор хэдүүлээ уулзцгаая.